За сайн уу хүмүүсээ ахууны зэрэгтэй те. За сайн уу бацнараа. Өнөөдөр хэлээ би аим шиг төгөр нь болно. За let's go. За тэгээд энэ бичлэгийг битгий орондоо шүн дундуур үзээрэй гэж зөвлөж байна заяа. За тэгээд хоолойгоо өөрчилцгөө. Yes. Нэг нь найз бит хоёр. Нэг ширэг гэрт орж ирсэн юм аа. Зөвхөн л найз бит хоёр. Тэгэл эцэст нь хотод гэртээ оллоо гэж баярлаж байлаа. Гэтэ нэг асуудалтай. Байрныхаа төрөөс идэлэх хэрэгтэй. Аав ээжгүй, ах ээжгүй. Бид хоёр яаж өөрөө төлнөө л гэж бодчихлаа. Тэгсэн ч манай ачуудын хөршөө бид эзэнт мөнгө өгсөн. Энэ нэг сар өөрсдийнхөө гэр орондоо хоол өөрхөө одоо иддэг зүйлээ талыг аваарай гэж маш их мөнгө өгсөн юм. Бас зүгээр мөнгө өгөхгүй. Байргаа түрээс нь битгий их мөнгө зарцуулаарай гэж бид хоёр загсан юм. Бид хоёр ч бүх мөнгөс байрны түрээс нь өгсөн. Ядаж яагаад тэр байрныхын түрээс нь маш үнэтэй 499 мянга. Бид хоёр яг л 499 мянга болохоор тэр байранд өгсөн юм. Ямар ч мөнгө хоол өндгөө явжсэн чи бид хоёрт яагаад юм туслаад байгаа юм шиг мэдрэмт төрөөс идэг. Яагаад вэ гэхээр готож явж байгаа хүмүүс манаката пицца, гамбургер, цөөвөн гэх мэт бүх хоолыг бид хоёр төгөөдсөн. Бид хоёр чинь хоёрдоо тасан ер нь оёолаа гадаагаар ч хоол аюултай гэж тэр нь бүтлэг болсон юм. Гэтэ гэрлүүгээ ирэхэд гэрээдэнд баахан хоол ичдэг. Бид хоёр гэрлүүгээ бүх хоолыг авч явсан. Тэр хоолыгаа бүгднийг нийтлээ. Гэтэ тэр хоолных нь хамтан жоохон илүү муухай болж болсоор л яваад. Би энэ жоохон жижигтэй байж магадгүй гээд найзаасаа асуухад найз за яавал гэж дээ. Хойлонг нь барьж байгаа хүн энэ дэлхий дээр авахгүй гэж зоригжсныг би санддаг юм. За зүгээр бүх юм л тайван байгаа юм чинь гээл орондоо унтчихсэн чинь яагаад ч юм манай унтлахын өрөөний алга яагаад ч юм онгоохгүй байсан. Тэгээ би маш хүчтэй ашгаран найзаа наш хүрээ дээр хурдлаарай гэд манай найз мэд л ирэхгүй яагаад шараад байгаа юм бэ? Би ачирж байгаа хүмүүс дургу шүү гэж над руу урсан юм. Гэтэ би энийг хар. Энэ одоо юу юм бэ? Энэ хоолнуудыг гаргаж хай гэж найздаа хэлсэн юм. Гэтэ тэр бүхэн зүуд байсан юм аа. Зүуд байна гэж би бодож идэл. Нэрэл зүуд юм шиг байсан. Би боссон. Гэтэ тэр жинхэнэ байж магадгүй. Унтлахын өрөөний хаалга нь төвжээтэй байсан. Манай найз ч гадуур дэлгүүр явлаа гэд намайг орхиж явсан юм. Би ууган цуг явъя гэж ашигласан юм да. Таанч дүү намайг орхон дэлгүүр орч нууцаар хоол идэж корек орч зөндөл гой юмнуудыг авч идэж хөөж баясаж байсныг би сонхоор харж байсан юм. Гэтэ өнөөрөө ирэхдээ түүн ирээгүй. Би түүнийг
За. Ирэн штий. Дандаа л арай тийм ч ингээд унтсан юм. Гэтэ тэр арай л ирэхгүй. Удлаа. Тэгэл 3, 4 өглөөний 6 цаг болоход би энэ ч одоо яаж авдаа? Би нэг өөрөө юу олд юм уу гэд хамгийн сүүлд каракед байсан нэг нь би мэдээд карак руу очтол манай найз утгалуулсан байдалтай байсан. Гэтэ манай найз амьд байсан. Яаж вэ гэвэл тэр утгалсан үнэн түүн нэм болгоо явуулсан байдаг. Тэгэл би буруу газарт арчиж. Нааж хүрээд хоёлаа имээ. Уух хэрэгтэй. Чамд тустай юм байдаг үстэй. Чи надад тэр юм нууцлдаг үстэй гэж би хэлсэн юм. Манай найз дугуйва. Чи миний найз биш. Найз байсан ч одоос хоёлаа найз байха болий. Яад гэвэл чи миний бүх хөрөнгийг идэж нууц зүйлүүдийг мэдсэн гэж над руу маш хүчтэй уурсан. Тэр юм нэг шичгтэй байж байгаа болохоор би эмч рүү явсан. Эмч нь харт таймаг биш байна. Бас энэ эмч биш байна гэж хэлээд би маш их айсан юм. Тэгээ манай найз би эмнэлэгт цугна. Би эмнэлэгт цуглана гэж маш хүчтэй галзууран намайг зодсон юм. Гэтэ би яагаад ч амьд гарсан мэт. Өөрийн мэдлгүй л зүгээр амьд байдаг. Нэг харсан ч манай найз эмнэлгийн өрөөнд суучихсан. Тэгээ би маш юу болоод байна гэж маш хүчтэй шарна. Манай найзын амьсгал аль дээр хаагдсан байсан юм. Тэгээд би найзаагаа амнаас нэг сонирм бичиг урсан юм. Чи хүмүүсээр хоолдог. Чи хүмүүсийн мөнгөөр хоолдог гэж цагтл бичсэн байдаг. Би тэргээд хартал. Чи найз бас би гуруула цуга ядуу шүү дээ. Гэтэл надад ямар ч хоолгүй. Зөвхөн хоёр л хоолгожсэн. Тэр чараад би найз салсан юм. Би зүгээр найз чалаагүй. Найз би каракет хүн алж яхах нь харсан юм. Ийм их хайрлаж хамгаалгацсан мөрдлөө. Яагаад заавал таны найз чинь каракетоор хүн алж явах юм бэ? Гих цагтлыг би унших ба. Уншны даруйдал би нөгөө нэг ядуу руу очтол. Тэр ядуу аль дээр өгсөн байсан. Түүнээс хойш миний амьдрал яагаад ч юм сүнстэй, мангастай. Шилний доор сүнс байгаа юм шиг. Гэр дотор ганцаараа байвал үхэх гэдэл юм шиг бидний төрсөөр амьдран. Би сүултээ юу н би сүнсний боолож чадахгүй гэж сүнс рүү тарил сүнс байхгүйсэн. За амьдрал сүнс байхгүй штэ гэж яагаад ч миний нүдэнд нөгөө нэг ядууны цогц харагдаад байсан. Эцэг хоол эвдэлсэн юмнууд эд хөрөнгө энэ төр бүгд харагдаж би төр зуруу хаалт миний дээрээс нэг хүний цогц унсан юм. Намайг шоронд исэн. Яад гэвэл би хүн амны эрэгт орсон байсан. Болохоор намайг шоронд исэн. Яагаад хүн амны эрэгт орсон бэ гэвэл би яагаад хийм хардаг байсан юм.
хүн алснаас хойш дандаа сүнс хардаг болсон. За тэгээ энэ бичлэгийг ингээд үзчихвэл энэ мэдээч үнэн. Үнэн шүү guys. Тэгээ энэ бичлэгийг одоо би цацуулаа. За тэгээд баяртай guys. Харин шүү.